Монголын үндэсний олон нийтийн телевиз үзэгч та бүхэндээ аваргууд нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг төлөвлөж байна. Бээжин 2008 зуны 29-р Олимпийн наадмын дуутай шуутайхан өдрүүдийг үзэгч та бүхэн санаж байгаа. Үзэгч та бүхэндээ бид Бээжин 2008 зуны 29-р Олимпийн наадмын аварга Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гавьяат Тамирчин Бадар Угантайгаан уулзуулах гэж байна. Машиг дорж засгаж өгч одоо яг удирддаг байсан. Ер нь бол тэгээ би чи өөр ганц зураг багч бол яг өөрөө залуухан тасгажуулагч. Яг одоо ингээд мишгээ өгч одоо мишгээ шав байхгүй манай багч. Тэгээд одоо ингээд өөрийнхөө заалаа ингээд ганц зураг багчд үлдээгээд явах гэсэн байхгүй. Яг тэр үед би очсон. Тэгээ хэд олон ер нь бол манай дээдлийн үеийн хүүхдүүд их олноор бэлтгэл хийдэг хуучин хүүхдүүдтэй тэгэл үзэж гарч ирсэн дээ би. За Монгол Улсын тамирчин Бадар Уган Олимпийн наадмын рингт 2-ын даваанд зодголохоор гарч ирлээ. За Монгол Улсын Гавьяат Тамирчин дэлхийн урьдчилан тэмцээний мөнгөн медальт, Азийн урьдчилан тэмцээний алтан медальт, 54 кг-ийн жингийн тамирчин Инх хотын Бадар Уган. Секси өглөө голдуу байсан уу, орой голдуу байсан уу? Өдөөс хойш тандаа. Хичээлээр 3 цагаас спорт сургуулийн төв спортын төвөрд хажууд байдаг шүү дээ. Тэнд тэгэл хичээлээ хараад хоолтой хоолгүй тэгэл заримдаа тэгэл ихтгэл дээр чи татвар толгоон болгоо эргэж байгаа шүү. Өдөржингөө баг 2 хоног хаас оцсон ихтгэл дээр очиж байгаа шүү. Тэгээд энэ чичээстэй баахан хүүхдэн чи мэдэхгүй байхгүй. Тэгээд хоол авч идэх гэсэн мөнгөөр Сегамагаа тоглолчихно. Тэгэл ихтгэл дээр очиад зүгээр фижинж жаагаад тэгэл нэг хараад орой нэг ядарсан хавтаашаал унтдаг байсан. Ажилтны ордон дөргөөсөн олон монголчуудын дунд анхны багш нь Шавийнхаан дээлийн захыг мушгин суулаа. Өнөөдөр бид оролцож байгаа. Одоо Бадар Уган маань 54 кг-д одоо тоглох гэж байна. Зөвхөн одоо багшны хувьд бол хүүхдийн ялаасаа гэсэн чин сэтгэлдээ одоо сууж байна да. Энэ шаратаараа ирэх маш дуртай л да би. Ер нь тэгэл нэг бэлтгэл нэг байж яхад наашгаа нэг явчмаар хагдал орж ирсэн. Тэгээд энэ миний өөрөө ирээд нэг байрлж тэмцээнд явах гэж Олимпиад явахаас өмнө байрлал ядраад нэг хэсэг өдөөс хойшны бэлтгэл амарцсан байсан. Тэгээ багш өөр таамсууд амарцгаа гэдэг биднээс үг загнаад. Тэгээ би өөрөө нэг эхнэрээ гадуулаад шараад оршоод ирээ. Тэгээ шараад дээр орж нэг эсвэцээр нэг жоохон тойроо тий өөрийнхөө бас хэлгуутай байсан газар мазараа явсан чи үнэхээр бас ерөөсөө нэг хэсэг хугацаанд гоё болсон шүү дээ. Тайвшраад өөр бэлтгэл жим бодохдохгүй. Тэгээ шараадны техникийн захаараа ингээд би ч одоо маач эхлээд бүр яг энэ техникийн захаа хойно өсөх байхгүй гэр. Энэ техникийн захаар ч би өстөө нэрээ одоо бүх юм хийж өсгөө шүү дээ чинь. Билаар ажиллуулж өглөө гараад би чинь 2 ширээ ажиллуулаад 2 ширээ авчин ширээгээ босгож тавьчаал нэг 2 авдар ундаа аваад 50-аар ундаа аваад 100-аар зардаг. Тиймэрхүү ажилтай. Тэгэл тэрийг би чи өөрөө тэгж зарахгүй билардныхаа ширээний сүйдээ доо тавьчихна. Тэгэл өдрийн халуунд чинь хүмүүс чир тоглоод хүүтэн ундаа сайхан аваад. Тэгэл орой тооцоогоо гээл дуусгаад ирнэ. Ямар ч ашигтай тавьдаг гэсэн. За 7 хоног илүүтэй цаг дуусахад 28 секундын хугацаа үлдсэн байна. 27 26. Тийм. Оо тийш гараа явчих. Оо. За 19 секунд. Оо урдаар сайхан мөргүүлээд одоо бүх юм илүү ийж тийч яараа. За төгсгөл сайхан. Илүү тий. Зөв. 8 секунд, 7 секунд. Таван секунд үлдсэн байна. Сайхан да. Яачлаа байна. За ингээд Монгол Улсын Гавьяат Тамирчин дэлхийн аваргын мөнгөн медаль, Аз ТV аварга Ахмед комедийн тэмцээний алтан медаль Бадар Уган маань 100-ны Олимпийн 29-р наадмын рингт
54 кг хэмжээнд Ирландын боксч Невин Жозеф Джоник 9-2 харьцаатай 2-ын 7 онооны илүүтэй ялж 2-ын даваанд ялж байгаач 3-ын даваанд тоглох ийм сайхан эрхээ авлаа. За 2 дараас нь сайхан ялтаар Монгол түмэндээ одоо сайхан бэлэг барьж байна да. Эгэл жирийн хүмүүс ажил сургуульд анги арсаар эгэл бэрхлэн амьдрал эдүгэж үргэлжсээр байгаа. Шар хадны эцсийн буудал, шар хадны зам. Энхэл тоглолтой энэ л замаар Олимпийн аварга маань анхныхаа секцэнд явж Олимпийн бэлтгэл сургуульд анги явдаг байсан. Тэгэхээр шар хадны зам бол Олимпийн аваргын зам билээ. Эцсийн буудал. Тий. Одоо шар хадны эцсийн буудал. Одоо энэ хойноос би эндээс ирнэ. Эндээс дээш уруудч ирэл эндээс шар хадны автобус суугаад тэгээд гайгүй бас яарч маас үед бол тэгэл бас мөнгө төлөлтөй хонд микр суугаад явчихна. Микр суучихна. Жохон мах автобусны мөнгө төлөхөө. Томроод ирсэн. Тий, томроод ирэхээр автобусны мөнгө төлөхөөр микрд гоцоо суучдаг гэсэн. Тэгээ одоо эндээс автобусанд суугаад хамгийн хойдын сан дээр суугаад ядарж байгаа үед тэгээд нам унтаал. Тэгээд та хаана уух юм уу гэдэг зарим хүнээс асууж аваад та багшийн дэдээ сэрээчээрээ гэдэг. Өнөө хичээлдээ өгдөө тусаа явуулсан. Шууд хичээл сургууль дээр байж байгаа. Одоо манай сургуульчууд энэх хүн харагдаж байгаа. Тэгээд автобус суугаад бэлгэлдээ явчихна. Шар хадны 1-р гудамж 25 та таалаг. Энд л Бадрууган маань хөлд орж агнасан өнгөрөөсөн. Энэ хашаанд аавынх нь босгож өгсөн сагсны шийд. Төрнийг эндээс Бадрууган маань анхныхаа секцэнд явсан. Олимпийн аваргын агнас өнгөрөөсөн энэ гудамжийг Бадрууганы гудамж гэж нэрлэлтэй. Энэ төрнийхийг даав босгож өгсөн үү? Тий, энийг манай аав босгосон юу ааж гагнуулж өөрөө тий. Тэгээ энэ шийдийг бас манай аав босгосон юм их. Тэгээд энэ хавийн хүүхдүүдийн шийдэлээр бүр юм хонхор болсон. Тий, манай тэгэл дүү тэгэл би бас хаяа ирэхээр тоглоно. Энэ хүүхдүүд багтууд энэ одоо тий, энэ л. Тэгээд энэ шийдэн дээр энэ турникэн дээр ирж одоо тэгээд заримдаа бас юм хийнэ бас. Секцэнд багтууд одоо энэ дээр гэртээрээ турникэн дээр яачин тийм ээ? Тий, өглөө аав сунаажи гэдэг аав. Тэгээ энийг босгож өгсөн байхгүй. Одоо л ингэ сунаахад хэд тарах вэ? Яа, тэгээ сунаа шүү дээ. За. Тэгээд хүүтэ болохоор энэ шийдээ хайрнаа тий. Тэгвэл Модууд их хагалцдаг юм. Мод их хагалцдаг. Өө тий, мод бол тэгээд одоо манай мод хагалдаг амбар одоо энэ хоёр юм. Тэгээд нөгөө шийдээ битүү би ч тэгээ юмаа бэлдэх тууртай. Нэг хагалдаг бүгдийг хагалаад бэлдчих гээд идэв. Түүнээс экспрессэн дуу. Тий. Ажлаа энэ бүгдийг хийчихээ тэгэл. Гурилмор зороод бүгдийн зугаар чийл тачаал. Тэгэл дараа нь хоол мол хийгээд амарч. 54 кг-ийн жингийн 2 хос боксны тоглолтын дараа Монголын бокс олонны шүвшин зөвлөмөр мэндэг зүгтээ энэ сүүлчтэй хэлсэн. За 54 кг-ийн жинд тоглох Монгол улсын гай тэмцээн бүхий аврал шалгалтын тийм мөнгөний даалт Азийн Олимпиадын Бадрууган гацлээ. Ер нь тэмцээнд ингээд эрийн дээр гарах гал ингээд санаас хөтлөл гараад ирдэг шүү дээ. Тэгтэн л хүмүүс яах вэ гэж цог үзэж байгаа нэ нөхд бүгд л тэгж байсан. Би бол надад бол уг авахгүй л тий. Тэгээд би за би нэг сараагийн л нэг харчих юм бол ямар тоглох нэ гэдгийг багцаа авчдаг байхгүй. Тэгэл царайг нь хараад дотроо за итгэлтэй гайгүй бай нэг бэлтгэл нь гайгүй бай би энэ гайгүй байгаа маань. Тэгээд ихтэй тэр даруйдаа нэртээ хэлэхгүй л тий. Тэгээд бүр өнгөрсөн хойно би хэлжсэн байхгүй. Хүүгийнхаа царайг харъя л гэдэг гэсэн чи ямар очтой гэсэн юм бэ. Манай найз нөхдөд цуг үзчихээс болоод тэгдэг. Тэгээд тэр бол яг тэ нэг эцэг хүний бас нэг тийм совин тийм ээ байдаг байх гэж боддсон юм л да. За 11 онооны зэрэгтэй болж байна. Одоо ингэ Шоо. хоёр тишэл ажиллаж байгаа юм тийм ээ. Оо. Сан чийжээр гаргах хэрэгтэй. Тэг гарыг цаарах хэрэгтэй тий. Өө ингээ гар.
Оо сан гаргалтыг зөв. Энэ хамаагүй. Зүгээр хамаагүй. Тоныг торгуул ирэхэд зүгээр шүү. Оо сагаа. Сага. Энэ гоё хөтөлж хараад. Са маш та хараад. Хараа сайхан байхгүй чинь. За 30 секунд үлдсэн. 14-1. Маш болгоомжтой. За энэ үгэд маш болгоомжтой. Сайхан шүү. Одоо энэ зодчихгүй маш болгоомжтой. Зөв. За 15. Өнөө орж ин хараа тэр. Тэ зүгээрээ оноо идөө. 2-ийн За 5 4 3 2 1 цаг дуслаа. Бадар ууган Олимпийн наадмаас хүрсэн болсон. За өргөе. Тэгэхээр энэ хөдөг дээрээс ус авах уу? Тий. Бараг километр гараа. Тэгээ энэ дээрээс ус аавна. Тэгээд энэ ийшээ явчихаар энэ усахтаа бас ороодод амар байдаг. Өөр хөдөгөөр сургууль муулийн хөдөг бас явж олно л да. Тийшээ явахаар Уруугаар. тий. Ийшээ явахаар буцаад буухтаа жоохон уруу болохоор амар байдаг гэсэн. Тэгээд хэдийн хэрэг ус авах уу? нэг явахтаа нэг 80 литр ус авдаг гэсэн дээ. Тэгээд наа юу нэгээд бас тил хийгээд энэ аваа нэг гайгүй амжилттай улсын аврагсаар босноос хойш ирсэн. Авч ирсэн ус ажил хийхээ болсон. Улсын авраг болж аав нь ажлаас чөлөөллөө. Түүнийхэн хажуугаар Бадрууган маань сургуульдаа шамдсаар. Баянзүрх дүүргийн 79-р сургууль. Спортын олон алдартнууд төрсэн энэ сургууль дээр Бадрууган өнөдөр ирлээ. Бин тэмрийн анхных нь багш Бадрах багш нь тэтвэртэй гарсан ч Баатриган эрх сургаар шавьягаан хүлээж байлаа. За энэ коридорт бол Бадрууган ангийнхны би энэгээр ингээд зогсоочоод энд матрасаа тавьчихад за чи тамирчин хүн эдэнд үлгэршээ байх хэрэгтэй. За чи боксер хүн гисний булчин чанга байх хэрэгтэй. 80 удаа яахад гялстал сунегаал ангийнхан дуурайгаал тэр хийдэг. Тийм л байсан. Эдний анги бол ер нь спорт их сайн анги байсан. 79-р сургуулийн бин тамирын зал. Жижигхэн зал. Гэхдээ энэ том зал байжээ. Эндээс Олимпийн авраг төрлөө. Үнэхээр хичээл зүтгэл байвал заал танхим сургууль тэр бүхэн жижигдвэн жишээ энэ билээ. Ирээдүйн олон Бадруугнууд түүнийг тойрон бүчнэ. За тэр үед урмын судлал амжилт судлалын хичээлд ордог байсан. Гэхдээ тийм сахилахгүй хөгжиж чиглүүлэхгүй. Юм бол секцэндээ явлаа гэж явдаг байсан. Гэтэл өнөөдөр энэ сайхан дэлхийн аваргыг төрүүлж исэн ангитай хичээлд орж Олимпийн аваргыг төрүүлж исэн энэ хичээлд орж ирсэндээ баярлж байдаг. Хичээлдээ бол ер нь гайгүй үлдээсэн. Ерөнхийдөө бол хөдөлгөөнтэй байсан юм шиг хүмүүс тийм мэдээд татаад ингээд шагаар сонин сэтгүүлээс бас уншиж харсан. Тийм бүгд байгаагүй. Бадрууган Баатар сургууль дээр ирлээ. Бүр яг өөрийнхөө хичээл сууж байсан 8 жил сурсан ангидаан ирлээ. Ангийнх нь багш Орос эдний багш гурмаа яг хичээлийн эхэл зааж Олимпийн аврагдаан хүүхдүүдтэйгэн хамт баяр хүргэлээ. Бага насны цагаан цайлган гэгэн сайхан дурсамжууд өглөгдөж хүүхдүүд багш нар Олимпийн аврагдаан халуун алгадаштай баяр хүргэлээ. Баатрыг төрүүлсэн сургууль инкээс ч өөр аргагүй. Бадрууган Баатар хүүхдүүд дүүнартаа зөвхөн бокс тоглоод биш, ер нь өмнөө нь тавьсан зорилготой байвал хүн зорьсондоо хүрдэг юм шүү гэдгийг хэлээд хүүхдүүд дүүнартаа амжилт хүсээд сургуулаараа дахин ирж байна гэж амлаад дурсгалын зургаан татваллаа. За хөхүүлэнгаас тоглох энэ боксын 2007 оны дэлхийн аварга шалгуулах тэмцээний мөнгөн медаль, 2007 оны Аз ТV аварга шалгуулах тэмцээний алтан медаль, Монгол улсын гавь тэмцээн Инкотын Бадрууган гарч ирж байна. Монголын боксын үндэсний гишүүн ахлах тасгалжуулагч, Монгол улсын гавь тасгалжуулагч Дамжин Живэн Банд, Монголын боксын үндэсний гишүүн тасгалжуулагч Батсэрнэр
тамирчнаа авч рингэн дээр гарч ирж байна. Шар хадны эцсийн буудлаас спортын туурдны боксийн зал. Энэ боксийн залнаас Олимпийн наадмын аваргын төлөө тоглох ринг. Энэ гурвын хооронд нэгэн шижин бий. Энэ зааланд үе үеийн боксчид өс хөдөлмөрөн урсгаж тэр Олимпийн аварга гэдэг эрхэм алдрын төлөө зүтгэж мөрөөдөж ирсэн. Энэ мөрөөдлийг Энхбатын хүү биелүүлсэн юм аа. Би дөрөв явахдаа хэн ч гэсэн медаль авах гэж явсан. Манай Бадруугийн сэр там мөнгө медаль, алтан медаль авлаа. Бадруугныгаа би яг Бадруугтай Олимпийн тасганд нэг өрөөнд байсан. Тэгээ Бадруугныгаа би яг хожигцуулж ирээ. Маргааш нь Бадрууг тоглоход би бол өрөөнд орж Бадруугныгаа хамгаах гал яг одоо нийт мэт суугаад яг тоглоом тоглож явах тэрээр явж исэн. Тэгээд онцлогийн цагийг дуусгаад нэг өрөөнд орж амарчаал. Тэгээд онцлогийн цагаар хамт дагаж хожигдсон ч гэсэн хамтдаа унтчаад бичтэйгээл тэгээд явж исэн. Эндээс одоо маш олон алдар цуудаа тавьж төрсөн. Тэгээд бүгд одоо энэ Олимпийн одоо аваргын төлөв ихэд хийж болтой хийжсэн. Би одоо энэ заалаас анхны одоо алтан медаль бүтээж байж байгаа юм. Тэгэхээр баяртай. 15-2 ой байж дээ. Илүү аа зөв. Дэндүү доогор тохиолдож аюултай шүү. Бас суучдаг. Илүү шаажхан. 15-2 13 он илүүтэй 20 секунд хугацаа үлдлээ. Дуусгах шүү. За дуусгах шүү. Цогцолтыг хар. Бин гизүү чи. Сайхан. 5 4 3 2 1 29-р наадмын боксing рингийн 54 кг-ийн жинд Монгол улсын гавьяа тамирчин Бадрууг өөрийн өрсөлдөгчийг ялснаар зуны Олимпийн 29-р наадмаас боксing тамирчин маань 2 дахь мөнгөн медаль авлаа. 2 мөнгөн медальтай боллоо. Ингээд Олимпийн наадмын аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Монголчууд Олимпийн 2 дахь аваргаан тосон авахд тун баг хугацаа үлдлээ. Бээжингийн ажилчны ордонг монголчуудын уухайн дуу дөргөөж байлаа. Өөр баярын тэр сайхан өдрүүдийг эргэн дурсаая. Халуун элгэн нутаг андуулж баярын үлэмсэн барьж чадах энэ олон хүмүүсийн сэтгэлийн тогтолыг бид одооч мартаагүй байна. Үнэхээр бат маань дэлхийн энэ их том биеийн тамирын спортын наадамд өөрийн оюун ухаан, хүч чадал, эр зориг, олон түмнийхээ итгэлийг дааж чадан шүү гэсэн ариун хүслээ биелүүлж мөнгөн медалийн болцлыг хангацлаа. Маргааш алтан медалийн төлөө одоо тулалдана. Үнэхээр өнөөдрийнхээ тулалдах юм бол алтан медаль үнэхээр ойрхон байна. Аливаа хүн сөрсөн зүйлийнхээ төлөө нэгэн үзүүр сэтгэл өөрлөн зүтгэвэл алдрын оргил төрж болдгийг энэ жил Олимпийн бааtruуд маань түмэн олондоо харуулсан билээ. Тэ зөвхөн Олимпийн авраг болоо зогсоогүй Монгол хүний дэлхий дэх чансааг нотолсон билээ. Ийм л баатар хөвгүүдээр Монголын ард түмэн үеийн үед бахарх учиртай. Одоо сая нэг Олимп туусаал нэг одоо нэг гэр орондоо ингэж нэг жоохон халуун амбал дээрээ гэж орой болгон ярьж ин дөө байж ин. Урд нь чинь тэгэл ерөөсө байнга л ерөөсө байрлал ерөөсө тэмцээн уралдаанд явна. Ингэж ирнэ соожсэн ерөөсө ховордоо ирнэ тоо. Тамирчин хүний гэр бүл гэдэг мэдээж онцлогтой л да бусад гэр бүлийг харьцуулахад те харьцангуйгаар гэртээ байх өдөр нь тун ховорхон. Тэгээд бэлтгэл сургуульттай гэртээ байсан ч гэсэн ер нь их ядарсан учраас байнгын тийм амралт шаарддаг. Маш их амрах хэрэгтэй байдаг. Тийм болохоор мэдээж онцлогтой тэгээд тэр болгон тэмцээнд явахт нь ийм загтгүй.
Тийм хамгийн гол нь бие өөрийгөө бити бэртэгээрээ бэртэл гэмтэл бити аваарэ. Тэ эрүүл байхад бол тэмцээн бол дахиад болно. Тийм учраас бити бэртээрээ л гэж тагтдаг да. За Монголын шилдэг ширэн бэлэтэн Монгол улсын гавьяа тамирчин Бадруугын даврагын алтан медалийн төлөө хүчээ үзнэ. Бадрууган маань гарч ирж байна. За Монгол улсын гавьяа тамирчин Инкватын Бадрууган гарч ирлээ. Монголын боксын эзэн шгшээ өвгийн ахлах тасгалжуулагч, Монгол улсын гавьяа тасгалжуулагч Намтан Живэн банд, Монголын боксын эзэн шгшээ өвгийн тасгалжуулагч Батсэрнар тамирчнаа авч гарч ирж байна. За сүүлийн 2 минутанд л одоо энэ алтан медалийн эзэн тодорондоо манай тамирчин 7 онооны илүүтэй. Гэхдээ тайвширч болохгүй. Боксын ингээд одоо альва төрлийн спорт дууссаны дараа л яллаа гэж үзнэ. Хяналт алдахгүй байх хэрэгтэй гэж боксч маань ярьдаг. За 12-5 ярцаатай. Бадрууган бол сайн ойлгож байгаа даа. За энийг одоо Бадрууганд олон ажиллагаа хийхэд их гараа дээр өрчөөд их хүндрэлтэй байна л да. Онгойж байгаа газар гисэнд л онгойж байна. Тэнд л тогтохоор оноо авчаад байна шүү дээ. Дээгүүр бол 2 байлгаараа халуугаа хаачаад их. Дээгүүр битүү хамгаалт хийчихэд оноо авахд хүнд байна. За одоо сүүлчийн үе дээр бол одоо зүгт гэл одоо авид үе өмнө хэлдэг. Зүгт бүжгэл одоо хөл дээр ажил. Хөл дээр ажил. За 12-5 ярцаатай 7 онооны илүүтэй байгаа одоо хөл дээр ажил. Зүгт бүжгэл. Минут 15 секунд нэг санахсан байхгүй. Мэдэж байна. Тийм бол өөрөө мэдж байгаа нэг. 12-5 их тайван сайхан тоглож байна да. За болоогүй шүү. Дууссан шүү. Бадрууган бол өөртөө ихтэй шал өөрөө шүү дээ. За илүү шүү. Илүү. За Монгол түмэн энэ илүү гэдэг үгэнд үнэхээр дуртай болсон. 1 минут үлдлээ. Илүү. 13-5. Зүгт бүжгэл. Ял. За болоогүй шүү. Илүү. За онооны ярцаа 13-5 8 онооны илүүтэй байна. 48 секунд үлдлээ. Одоо маш ухаантай тоглох хэрэгтэй. Бадрууган маш сайн тоглож байна. Займраа дөрөөсөө хүний юм хийлэх клубын тамирчдын цогцолтыг хийлэхгүй шүү. Тоглолтын хөв чадвар хөвдч дээр сэтгэл зүйн хөвдч гэсэн 5 оноо манай бокс дээр. Илүү 13-5. За 30 секундын хугацаа үлдсэн. Монгол улсын гавьяа тамирчин Инкватын Бадрууган хөл дээр ажил. Зүгт бүжгэл. За цаг дууссан. Үхэж байна да. 21 секунд үлдлээ. 14-5 1 оноо нэмээд авчлаа. Үнэхээр боломжтой 9 онооны илүүтэй даваа явж байна. Боломжтой газруудад яг гарсан үед Бадрууган сайн тоглож шүү дээ. Сул талыг бол маш сайн ашиглаж. За 14-5 9 онооны илүүтэй. Одоо төгсгөлөө сайхан 10 секунд үлдлээ. Зуны Олимпийн 29 дугаар наадмын 54 кг жинхэнэ аваргын алтан медалийн төлөөд Монгол улсын гавьяа тамирчин Бадрууган. За 15-5 10 онооны илүүтэй. 15-5 ярцаатайгаар 16-5 ярцаатайгаар клубын тамирчныг аснаар монголчууд 2 дахь алтан медаль авлаа. 2 дахь алтан медаль. Зуны Олимпийн 29 дугаар наадмаас 2 дахь алтан медаль авлаа монголчууд. 10 хоногийн зайтай 2 алтан медаль хүртлээ. 8 дугаар сарын 14-ний өдөр жудо өхний хасах 100 кг хэмжээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын гавьяа тамирчин Найдгийн Дөвшин Баяр алтан медаль хүртсэн. Монгол улсын гавьяа 10 хоногийн дараа Инкватын Бадрууган алтан медалийн модс тангаж байна. За үнэхээр сайхан үйл явдал болж байна. Бээжингийн Олимпийн наадмын боксing дээр клубын тамирчныг алж алтан медаль хүртлээ шүү дээ. Энэ бол одоо үнэхээр гайхамшиг. За багштай баяр хүргэе. Энд байгаа бүх хүнд баяр хүргэе. Эх орны хүндсэн болгоомжтой байгаа Монгол түмэндээ баяр хүргэе. Үнэхээр гайхамшиг. Энэ бол бидний баяр. Энэ бол үндэсний бахархал. Энэ бол үндэсний бахархал. Энэ бол Монгол түмний бахархал. Монгол түмний үндэсний бахархал. Монгол улсын гавьяа тамирчин Бадрууган Олимпийн наадмын рингнээс Олимпийн алтан медалийг Монгол эх орондоо авчирлаа. За 54 кг жинхэнэ сонирхолтой тулааны дараагаар Монгол улсын алтан соён бүт талбай Олимпийн тэнгэрт мандна. Монгол улсын төрийн дуулаад өгсөн үдгчтэй та бүхэнд юу бодож байна? Монголчууд 2 алтан медальтай боллоо. Энэ бол гайхамшиг. Энэ бол түүхийн алтан үе. Тэгэхээр 60 жил ингээд бокс тоглодог байсан юм бүх монголчууд боксынхаа хамт олон болон боксынхаа холбоо ерөнхийдөө Цогбаатар багшаа өөрийн одоо анхны багш Ганзар багштай одоо маш их баярлж байгаа хэлж байна. Хайртай шүү. Үнэхээр Бээжингийн тэнгэрт намирсан Монгол төрийн алтан соён бүт талбай Монголын тал нутгаар ухайлсан Олимпийн ялалтын ухаан. Энэ бүхэн бол 21-р зууны Монгол түмний түүхэн их бахархал байлаа. Сайхан байна. Тэгээд өнөөдөр бид
одоо зарсан зарлагтаа хүрлээ. Анхныхаа алтан медаль авлаа, мөнгөн медаль авлаа. Манай тамирчид маань үнэхээр сайхан тулдлаа. Тэгээд хамгийн түрүүнд энэ сайхан амжилтыг гаргахад сэтгэл зүргээр дэмжсэн Монголынхаа ард түмэнд маш их баярлж байна. Та бүхний сэтгэлийн дэмжлэг, та бүхний маань одоо биднийг дэмжиж мөрдөөс энэ хүчинд одоо бид өнөөдөр ийм сайхан амжилт хүрлээ. Тэгээд та бүхэнд их баярлалаа. Монголынхаа бүх ард түмэнд баяр хүргэмээр байна. Энэ одоо телевизээр дамжуулж. Яагаад гэвэл одоо өнөөдөр чинь Монголын тамирчид чинь 2 олимпийн аврагтай, 2 мөнгөн медальтай гүйр мундаг сайхан байна. Энэ бол ард түмний минь одоо тэр сайхан сэтгэлийг ач ард түмэнд та бүхэндээ баярлалаа. Сэтгэл сайхантай монголчуудаа баярлалаа гэдгийг хэлмээр байна. Маш их баярлалаа. Хамт явбал алтай янаас осоор гэж байдаг тийм. Боксын үеийн бокс нарын хүсэл мөрөөдөл өнөөдөр биелж байна. Маш баяртай байна. Чадвартай сайн тамирч гэдгийг харууллаа. (2008 дугаар оны 8 дугаар сарын 25-ны өглөө Бээжингээс Улаанбаатар руу ниссэн Монголын иргэний агаарын тээврийн ом 276 дугаар нислэгийн онгоц бол үнэхээр түүхэн нислэг ингэрч байлаа. Монголчууд 2 олимпийн аврагтай, 2 мөнгөн медальтай эх орондоо ирлээ. Энэхүү Монгол улсын гавьяа тамирчин Энкотим Мадрууган Бээжин 2008 оны 29 дугаар Олимпийн наадмын алтан медалийн алдрын давтсан зогсож эх орныхон алтан соён баталбааг Бээжингийн дэнгэрт мандууллаа. Энэ бол баатруудын гайхам түүх байлаа.